Алтан гадар содонд Баянгол сургуулийн 90 жилийн ой. Хараа голын хөвөө, гонир уулын хормойд төмөр зам, түүний хөл дайран өнгөрөх энэхүү суурин бол улсын тэргүүний сумгийнх яруу дурсагдах эрхэм цолтой Сэлэнг аймгийн Баянгол сумын төв баруун хараа. Олны хөл холгисон энэ суурин дундах энэхүү хоёр давхар ногоон байшин эрдмийн хишиг түгээсэн нэгэн ернийхэн түүхийг хүүрнэн лай. Энэ бол улсын тэргүүний Алтан гадар содонд Баянгол сургууль. Шууд зэлэлсэн 90 намраар сурагчтай хүлээн догдолсон, яргуу нүдэлсэн 90 хавраар яруухан хүслийг тэтгэж ад жаргалын шуудыг нисгсэн эрдмийн их өргөө Алтан гадар содонд Баянгол сургууль. Түүхийн шаргал хуудсуудыг хамт данс өгье. Идвгэ 90 намрыг угтаж 90 хаврыг үдэж буй Баянгол сургууль нь Богд хаан уул аймгийн Баатарвангийн хушууны хөлийн Баян улс сумын тэнхэм нэртэйгээр Түнхийн амны зүүн диж гонир уулын хормойд байгуулагдаж байсан улирлын төр сургуулиас ихтэй. Тэртээ ардын хувьсгалын дараахан буюу 1931 онд бүгд найрамдах Монгол ард улсын засаг захиргааны нэгжийн 13 аймаг болгон хуваан зохион байгуулахад Богд хаан уул аймгийн Ноён уулын хушуунаас Баянгол сумыг таслан байгуулсны дараа 1934 онд улирлын төр сургуулийг томсгон нэг жилийн сургалттай ардын сургуулийн шанг татсан нь өдгөө 90 жилийнхээ ойтой золгож буй Баянгол сумын сургуулийн эхлэл байв. Тэрл цаг хугацаанаас энэ нутагт эрдэм соёлын уурхай үүр нээгдсэн билээ. Энэхүү ардын сургууль нь анх байгуулагдахдаа 2 эсгийн гэрт Гомбын Сэрод, Лувсан бандангийн лам сүрэн, Лавгжав долгор сүрэн, Уушийн долгор, Сингээгийн Дашима, Хишигтийн Гомбжав, Гүрсэдийн Лувсан дондов, долгорын Жанжив дорж, Жамбал дагвын Ичин хорлоо. Годорж, Лувсан Ёндон, Цэрэн дулам нарын 10 гаруй багчуудыг биер цаас нийлүүлэн суулгаж, эрдмийн их үүдээ нээж байжээ. Тухайн үед анхны багшаар нь бичээч Дэндвийн Батаюш хэмээх гэрийн боловсролтой сэхэтэн ажиллаж 90 жилийн түүхтээ энэ сургуулийн эхний хуудсыг нээж байсан юм а. Хүлэгийн дөрөнд өргөж марлуусаа хүүгийн ирээдүйг сүгээ өргөсөө хүсэл татсан эрдмийн өргөө. Ийхүү Баянголын ардын сургууль нь анхны шавнараа 2 жилийн хугацаатай сургаж 1936 онд анхны төгсөлтөө хийж албан ёсны баг сургууль болж байсан үүх түүх нь илэгдэж хуучирсан түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Их эрдмийн замыг 10 сурагч 2 эсхий гэрт нээж байсан Алтан гадар содонд Баянгол сургууль нь өдгөө 80 багш ажилтнтай. Нэг хичээлийн жилдээ 1022 сурагч суралцуулж, жилдээ 200 орчим хүүхэд элсүүлж, 230 гаруй сурагчаа төгсгөн гаргадаг их айл эрдмийн их өргөө болон өргөжжээ. Үцэг барьсан төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багангийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багангийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багангийн багшаа би хайртай. Алтан гадар содонд Баянгол сургууль нь 90 жилийн түүхэн замналдаа хэд хэдэн үе шатад дамжин өнөөдрийн их айл болсон бөгөөд 1934-өөс 1962 оны хүртэлх 28 жилийн хугацаанд баг сургууль байж олон зуун хүүхэд багчуудад эрдэм боловсрол олох үүргээ нэр төртөө биелүүлэн ирсэн билээ.
Үүний дараа буюу 1962-оос 1963 оны хичээлийн жилд 7 жилийн сургууль болж өргөжсөн юм а. Тухайн үед сургуулийн захирлаар цэдэв, хичээлийн эрхлэгчээр чүлтэм нар ажиллаж байлаа. Би энэ сургуульд 70 онд нэргүй багштай нэгийн Б ангид алхам орж байлаа. Тэгээ энэ сургуулаа 78 онд 8 дахь төгсөлтөөр 8 жилийн сургууль байхад нь төгссөн. За тэгээд бид нар тэр үед 8-аа төгсөөд 100 гараад очиж 10 дугаар ангид төгсдөг байсан. 80 онд энэ сургуулиуд багшаар орж илаа. Залуухаа 18 өстэй л хүүхэд байсан. За тэгээд хажуугаар нь ээж маань өглөн, за наслаа багш нар маань бас сайн зааж зөвлөн. За тэрнийхээ хүчээр гайгүй сайн багш болсон болов гэж боддог. За нийт 40 гаруй жилийн сургууль бүх залуу нас, эдгээр нас ер нь бүхэл юм зориулж байна. За энэ сургуулийн нэлээд ахмад багш нарын нэг болсон байна. За тэгээ би энэ сургуульд бүх насаа зориулж ажиллаж байна. За цаашдаа ч ажиллана гэсэн юм зорилготой байна. За 1980 онд ажилд ороод тэгээд 3-4 жил 84 онд сургуулийн 50 жилийг анх тэмдэглэж байлаа. Одоо 90 жилээ тэмдэглэж байна. За тэгэхээр нэг 40 жилийг ардаа хийсэн байна. Бүгдээрэнд нэрүүлэх энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж мэдчилж байна. Та нартай их баярлалаа. 1970-аас 1971 оныг баруун хараагийн түүхэн шилжилтийн үе гэхэд хэлсдэхгүй. Чухам энэ л түүхэн цаг хугацаанд Баянгол суманд хүн эмнэлгийн салбар, нефт хангамжийн газар, автозамын анги, худалдаа бэлтгэлийн анги, хүүхдийн цэцэрлэг, будаа хүлээн авах байр, банкны салбар, цаг уурын станц, төмөр замын өртөө, цахилгаан шугамын станц, мандах нэгдэл гээд тухайн үед сум болгонд тэр бүр байдаггүй байсан олон байгууллага үйл ажиллагаагаа тэлсэн байдаг. Хөгжил цэцэглэлд эрчимжсэн түүхэн энэ он жилүүдэд буюу улсдаа урдаан барьдаг баруун хараа сангийн аж ахуй 1968 онд байгуулагдсантай холбогдуулан Баянгол сургуулийг 1970-аас 1971 оны хичээлийн жилд 8 жилийн сургуулийн системд шилжүүлж байлаа. Чухамхүү энэ цаг үеэс Баянгол сургуулийн сурагчдыг сангийн аж ахуй түшиглэн боловсруулаас гадна хөдөлмөрт сургах үйл явц эрчимжсэн юм а. Бидний үед чинь баруун хараа сангийн аж ахуй гэж байсан. Тэгээ сангийн аж ахуйн намрын ажилд 100 бол хүүхдүүд сайлын цуваанд гардаг байлаа. За намарт нь намрын ажил төмөс сураах өвсөнд бол явдаг байсан. Тэгэд энэ хөдөлмөрөөр ингэж хүмүүжүүлж ирсэн маань өнөөдрийн бидний амьдралд бол маш их бас ач холбогдлоо өгсөн гэж ойлгодог. За энэ ч ажлынхын нэг хэлбэр нь өнөөдөр маань 10 дугаар ангид төгсөөд илгээлтийн эзэн илгээлтээр ногоон дээр гараад ажиллаж ирсэн манай ангийн хүүхдүүд байж гин. За Батцуурын их цацралгээд манай ангийн дарга охин хүртэл ногоогоо тариад сумын авраг ногоочин гэдгийн сайхан эрхэм алдрын эзэн болоод явж байгаа нь бидний үеийнхнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлсний бас нэгэн ач холбогдол гэж хардгаа. 83 онд ирэхэд бол энэ хуучин сургууль гэж ярьдаг энэ хэсэг бол тэр зааг хүртэл энийг хуучин сургууль гэж нэрлэдэг байсан. Энэ 300 хэдэн 60 хэдэн хүүхдийн суудалтай энэ сургууль бол баригдсан байсан. Энэ зүүн талд ийм хөндлөн ийм нэг цагаан байшин байсан. Тэр хөндлөн цагаан байшин бол энэ сум нэгдэл сангийн аж ахуйн агуулах хэсглаад байсан юм лээ. Тэгээд тэрийг сүүлд нь бид бас тогтчуул засч багш нарынхаа сууц төр болгож байсан. Мөн энэ урд талд бас тэр энэ байгаа галзуухны зүүн талд суурь нь байгаа. Тэнд бас нэг энэ цагаан байшин шиг тийм цагаан байшин байсан. Тэнд бас 4-5 анги хичээлдэг. Тийм сургуулийн барилгыг бас өөрсдийнхөө хүчээр нөгөө гар аргаар барьсан, гэвэл хээрийн аргаар барьсан тийм сургууль байсан. Энэ сургуулиуд маань бүгдээрээ өөрийгөө гүйцэтгээд ингээд шин өргөтгөлүүд бий болоод сургуулийн
төрөх нь бол одоо ийм сайхан болсон байна. Намайг одоо ирэхэд бол энэ сургуулийн маань түүхийг одоо би сөхөж үзэж байхад бол энэ сургуулийн энэ хуучин энэ өргөтгөлийг бол анх одоо энэ иш багш захирал байхдаа бариулж тэгээд энэ одоо шинэ сургуульд одоо баяр хөөртэй орж энэ шинэ сургуулаа одоо тогтчуулж олон анги кабинет байгуулж ингэж одоо энэ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байсан. Тэгээд иш багш бол энэ сургуулийг бариад тэгээд намайг одоо энэ шинэ сургуулийг хүлээж авахд төр засгийн удирдагч одоо Сэдэн Балдарга ирж бас энэ нээлтэнд нь оролцож хүлээж авч байлаа гэж ингэж одоо дурсаж ярьж байсан ийм сургууль. За эндээс энэ зүүн тийшээ байгаа одоо энэ олон анги тангимтай энэ сургуулийг бол манай сургуулийн захирлаар ажиллаж байсан Баатарын Чулуунбаатар гэдэг багш захирал байхдаа энэ өргөтгөлийг бол бариулсан. Ингээд энэ хоёрыг одоо хооронд нь ингэж холбоод сургууль маань одоо ингээд ийм гээ хэлбэртэй болж энд одоо сургалтын орчин нөхцөл бол маш сайхан болсон. Олон анги кабинетууд нэмж байгуулагдсан. Чулуунбаатар захирлын маань одоо барьж байгуулсан энэ сайхан сургууль. За мөн тэрнээс хойш нь одоо өргөтгöd. Эннээс хойшоогоо бас өргөтгөл нэмж баригдаад сургууль маань одоо ийм одоо бараг 900 хэдэн хүүхдийн суудалтай ийм одоо сайхан сургууль болж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тухайн үед бол намайг ирэхэд бол манай сургууль 1000 гаруй одоо суралцагчтай ажлагчид нь бол ер нь 70-аас 80 орчим одоо ажлагчтай ийм одоо том сургууль байсан. Өөрөөр хэлбэл 1000 гаруй одоо хүн амтай ийм том айл байлаа. Тий. Баянгол сургуулийн түүхэн үе шатуудын дараагийн дэвшил 1984-өөс 1985 оны хичээлийн жилээс эхэлж байлаа. 8 жилийн сургуулийн төгссөн сурагчид зүүн хараад очиж 10 дугаар ангиа төгсдөг байсангүй. Харин энэ цаг хугацаанаас Баянгол сумын сурагчид төрлөх суманда 10 дугаар ангиа төгсч бүрэн дунд боловсрол эзэмшиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед сургуулийн захирлаар Говьсөрөн, хичээлийн эрхлэгчээр Чулуунбаатар, Жаргал нар ажиллаж байв. Харин анхны 9 дугаар ангийн багшаар Ганчимэг, дотор байрны багшаар Нарантуя, тогоочоор Дулмаа, Нэрвар, Ламсрун гой нар ажиллаж байлаа. Сэлэнгэ аймгийн нутагт амьдралынхаа 15 жилийг өнгөрөөсөн Сэлэнгүү сайхан нутаг багшийн дээд сургууль төгсөөд 1972 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баруун хараа нутагт анх ажиллахаа гараад эхэлсэн. 1987 оны 2 сар хүртэл Сэлэнгэ нутагт Баянгол сумд бол амьдарсан. 1972-оос 79 он хүртэл багшилж агаад 1981 оноос 8 жилийн сургуулийн захирлаар томилогдсон ажилласан. За томилогдсон ажиллахдаа сургуулийнхаа ажлыг сайжруулах, өөдөн татах ийм зорилготой аймгийн намын хорооны товчооны тогтоолоор 81 оны 8 сарын 14-нд очиж ажилласан. За манай сургууль бол сайхан сургууль, сайхан хамт олон. Тус сургууль би 6 жил гарсан захирал хийсэн. 1984 онд сургууль маань 10 жилийн сургууль болж захирлаар ажилласан. 1985 онд сургуулийнхаа 50 жилийн ойг тэмдэглэсэн. Манай сургууль бол ер нь төөхөнд алдартай сайхан сургууль. Сэлэнгэ аймгийн улсын хошоо тэргүүний сургууль, алтан газруудтай. Энэ сургуулийн маань ажил үйлс, үеийн удирдлагууд, хамт олонны хишээ зүтгэл гэж бодож явдаг юм аа. Сургуулийн маань хамт олон дотор тэргүүний сайхан хүмүүс олон байсан. Би эндээс нэг 2-3 хүний дурдъя гэж бодож байна. Тус сургуулийн биеийн тамирын багш Олчир хөгийн хишгэ уян гэж анх сургууль хөдөө нутагт анхны хокейн талбайг байгуулж одоо 1979 онд
Сэлэнгээгийн Баянгол-сон гэдэг баг улсын хоккейн хөл медаль авч байсан. Энээс хойш тус сургуулийн биеийн тамирын ажлууд их сайжирч аймагтаа илүү улсад алдартай энэ сургууль болсон. Дараагийн хүн бол Фөлбат гэж мундаг биеийн тамирын багш байсан. Энэ хүн бол одоо хоккейн талбайгаа өргөжүүлээд биеийн тамирын талбайг сайжруулах улсын тэргүүний биеийн тамирын сургууль болох ийм зорилттой ажиллаад хоккейн улсын аваргууд эдэршүүдийн аваргууд 1982-83 онуудад хошоо эдэршүүдийн мөнгөн медаль авч байсан. Үүнээс хойш тус сургуулийн маань биеийн тамирын ажил байнга сайжирч, сургуулийн маань ажил үйл сайжирч хошоо тэргүүний алангаас одон хүртэл ийм амжилт хүрсэн юм аа. За миний бие бол Сэлэнгийн нутагт 15 жил амьдрахдаа ажлынхаа гарааг эхэлж, амьдралынхаа гарааг эндээс эхэлж, өөр хүүхдүүд маань өсөж, боожж хүмүүжсэн юм аа. Ингээд Сэлэнгийнхаа нэгт ард түмэн багш нарт хамт олон сургууль байгуулагдсны 90 жилийн баярын мэндийг дэвшүүлье. За бид 1986 онд бол Ганчимэг багштай 10-ын А ангийг энэ сургуулийн одоо анхны 10 дугаар анги болж төгсөж исэн 42 хүүхэд төгсөж илаа. Тэгээ өнөөдөр бол манай ангиас нийтдээ одоо хүрэлцэн ирсэн 30 гаруй хүүхдүүд бол хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдөр ангийнхантайгаа уулзаад хүүхэд насаа дурсаад ингээд сууж явахд бол маш сайхан байна. Тэгээд бид нар ч одоо төрөлх сургуулийнхаа 10 дугаар ангийг одоо төгснөөс хойш 38 жил өнгөрсөн байна. Энэ сайхан эрдэмийн өргөө болсон их сургуульда эрдэм номоо заалгаад эх орныхоо өнцөг болон бүрт ажиллаж байгаа ангийн хамт олон маань газраас хүрэлцэн ирлээ. Тэгээ бид одоо яриа сууж хахад үнэхээр сайхан дурсамжтай хүүхэд нас гэдэг бол хамгийн сайхан үе байдаг. Ингээд ер нь хүний ямар ч одоо их дээд сургууль, олон салаа замын хүний амьдралын одоо зам нухчаагаар явж исэн ч байсан 10 жилийн сургууль гэдэг бол ямар ч одоо элдв бодол санаа байхгүй яг л нэг цав цагаан цаас байдаг хүний амьдралын түүх тэндээс бичигддэг. Энэ утгаараа бол хамгийн сайхан үе бол хүүхэд нас энэ 10 жил байдгаа. Тэгээд бидэнд одоо маш сайхан энэ эрдмийн их өргөө болсон энэ сайхан сургуулиас маш сайхан багш нар бас биднэрт хичээл заасан одоо бас дурсан санаж сууж байна. За манай Захирал Чулуунбаатар багш гэж байлаа, Нацагмаа багш гэж байлаа. За мөн Батбол багш, Ганчимэг багш, Сэлэнгээ багш гээд олон иш багш гээд олон сайхан багш нараар хичээл заалгаж үнэхээр одоо бид нар амьдралд одоо их сайхан хөл тавьсан. Өнөөдрийн бидний одоо амьдрал бас хөл алдаж явсангүй. Дээрээс нь дандаа одоо өөрхийн салбартай ажил амжилтаараа амжилт гаргасан ийм хүүхдүүд бас манай ангиас төрөн гарсан байна. Миний хувьд 1986 онд тус сургуулийн анхны төгсөгч 10 дугаар ангийн төгсөгч болж ингэж төгсөж байсан. Тэгээ өнөөдөр бол одоо энэ сургууль дээрээ суман дээрээ 1986-аас 96 онд төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулсан волейболын тэмцээнд оролцохоор ингээ ирсэн. Тэгээ энэ 2 өдөр бол үнэхээр сайхан байна. 38 жилийн дараа бид одоо 10 жил хүүхэд байсан тэр үеэ очих шиг боллоо. Тийм ээ? Маш олон дурсамж 40 хоёулаа төгсөжсэн бол хүн болгон нэг дурсамж ярьж гин гэдэг бол бидэд бол үнэхээр одоо ямар их гоё байсан гэдгээ бол өнөөдөр бол санаад сэтгэл санаа бол маш өндөр байна. Тэгээ энэ түүхт 90 жилийн ойг зориулаад энэ тус сургуулийн маань үе үеийн багш нар, төгсөгчд, үе үеийн суралцагчид бүх хүмүүстээ түүхт 90 жилийн баярын мэнд хүргэе. 1-5 дугаар анги хүртлээр бид нар чинь тийм жижигхэн одоо тэнцээний нэг жижигхэн баг сургууль гэж байдаг байсан. Тэгээ тэндээ бид нар хичээлдэг байжгаад тэгээд дараах нь манай сургууль чинь энэ өргөтгөлүүд нь яаж нэмд баригдсан. Бидний бүр 8 дугаар ангид байхад энэ сургуулийн арын өргөтгөл бол нэмж баригдсан. Тэгээ бидний үе чинь бол нөгөө хар форумтой, цагаан партагтай тэгээд 8 дугаар ангид Монголын хувьсгал залуучуудын эвлэлд одоо онд сурлагтай хүүхдүүд нь нийлсдэг. За тэгэхээр эвлийн тэмдэглэл тэрнээс дандаа нэг улаан галстуга зүүдэг. За ангийн дарга нь болохоор тэрэн дээр улаан дээр одоо цэнхрээр ангийн дарга, бүлгийн дарга, салаан дарга гэдэг ингээд бүгд нэг тийм тууцсан юугаар ингээд ялгарх тийм тэмдэгтэйгээр тийм байдаг. За юуны өмнө Сэлэнг аймгийн Баянгол сумын төрлөх сургуулийнхаа 90 жилийн баярын мэндийг үе үеийн төгсөгч нарт 1987 оны иш багштай 10 А ангийнхаа хамт олноос ингээд баярын мэдлэгээ төвшүүлье. Тэгээ үнэхээр бас сайхан үе байна, сайхан дурсамж байна. Яг ингээд үеийнхаа ингээд сургуулийнхаа 90 жилийн одоо ингээд ангийнхаа найз нөхөд
хамт олонтойгоо 35 жилийн дараа уулзна гэдэг бол хамгийн нандин, хамгийн эрхэмсэг, хамгийн тийм агуу зүйлээ гэж би бод. Манай ангийн багш иш багш маань бидний хөдөлмөрч гэдэг утгаараа бид нар аймгийн бас нэг хөдөлмөрийн авраг анги болж ирсэн. Тэгээд 4 төгрөгний үзэг 15 төгрөгийн ингээд туулаатай ингээд цүнх байдагсэн шүү дээ. Тэргээр шагнуулж ирсэн. Тухайн үе чинь бидний үе чинь угаасаа ингээд модон сандал, модон ширээ парт гэж ярьдаг. Тэгээд ингээд юу модоор исэн юун дээр ингээд юм хөрөө өнгийн самбартай шохоогоор бичдэг. Тэгээд үзгээ чирнэрээ соруулдаг. Тэгээд бүхэл юм л их л одоогоор тодод их эко талбар байсан болов уу гэж би боддог шүү дээ. 77, 87, өнөөдрийн 35 жилийн дараах гэдэг бол 37 жилийн дараах гэдэг бол ерөөсөө л хүүхэд зам. Ерөөсөө л байгаа байдлаараа л ер нь манай ангийн нэг давуу тал нь юу гэхээр байнгын хамтаараа ингэж байдаг. Байнгын жил болгон ингэж биендээ туслах, биентэйгээ уулзах, ярилцах тэр их илүү их дотн байдаг учраас ерөөсөө тийм хөгшрөн гэдгийг бид нар мэддэг шүү дээ. Би 85 онд шилжиж ирсэн 9 дугаар ангида. Тийм. Тэгэл ангийн багш шууд л намайг ангийн дарга болгоцсон шүү дээ. Шудраг санагдсан бэ? Шудраг шүү. Мэдгүй манай ангийнхан бол одоо бол тэгээ одоо хүртэл би анги тий олон жил ер нь тэгээ ангийн дарга гэдэг хүн чинь юу яад юм бэ? Ангийн дарга ч хийдэг. Тэгээд ангийн багшийн ажлыг ч бас хийдэг юм байна. Цаашдаа өргөжлүүлээд. Тийм. Тэгээ би өөрөө бол математикийн багш 94 онд энэ сургууль төгсөж ирсэн. Тэгээд 25 6 жилийн сургууль багшилсан. Тэгээд нэг 7 жилийн өмнө хот руу шилжээд ингээд одоо хотод бол багшилж байгаа. Эргээд тэг харахад бид нар ч 10 жил төгслөө. За дараа нь ихтэй сургууль төгслөө. Тэгэхэд ихтэй сургуулийнхаа одоо оюутныхаа нэг ангийн хүүхдүүдтэй гэхээсээ илүү яг 10 жилийнхаа хүүхдүүдтэй илүү ойр дотно. Яг тэнд бидний нөгөө нэг юу ч бодохгүй нэг тийм хүүхэд нас өнгөрцөн болоос ч тэр одоо уулзалтаараа яг нэг эргээд тэр үедээ очсон юм шиг тэгэл нэг байдаг штэ бид нар ч заримдаа муудалцал заримдаа сайдал тэгэл нэг хүүхэд шиг тэгэл байж идэг штэ. Социализмын үе бүх юм ингээд дистралта бүх юм төлгөөт эдийн засгийн үе байсан. Манад өлсдөг хүүхдүүд зөндөө байсан. Өлсөд гэрлүүгөө гүйдэг, шонгийн мод дагаад гүйдэг, шонгийн мод дараад ороод нуугчдаг тийм хүүхдүүд одоо гэлцээ сууж идэг. Өөртөө санаж байгаа нэрийг хэлэх үү? Тийм байгаа шүү дээ. Ийм гоё түүхүүдэд бидэнд ерөөсөө мартагддгүй түүх байгаа. Намар бол ангиар хадланд явна. Одооныхтай адилхан механикч салаа гэж байгаагүй. Бидний үед нэг трактор, морин машин. Өглөө гараад л явна, морин машин өвсө хадна, араас нь бидээс бухал. Тэгээд оройн ачин дэрийгээ 2 хонуулаад ачдаг. Манай ангийн одоо equer гэдэг аюул сайжлтай хөхтөс. Би тэрийг дагаж бухал хийж сурч байсан. Би үедээсээ сурдаг, хоол хийдэг байсан. Хоолын гол нь энэ огтд хоол шүү дээ. Тэрийн гол нь эдэн. Тэгээ ястаа нэг мартшгүй намар гэдэг киноч л одоо яг түүх өгүүлж байгаа тийм ээ. Дурсамж яг тэрнтэй адилхан. Ерөөсөө бүх юм биднүүдийн одоо зарим одоо түүхэн киноч өнө баримт киноч өнө ингээ үзэхээр яг л бидний амьдрал яг нүдэн дээр харагддаг. Дээрээс ингээ биднүүдийг юм хамт олонч коллективтэй болоход бол би бол мөн буур багшаагаа бол мөнхөд бодж явдаг. Тэгээ энэний одоо нэг юм би хэлээ л да. Манай анги дотроос 5 хостой. Нэг хосондоо 44 хүүхдээ 10 нь одоо гэр бүл гэсэн үг. Тэгэхээр биднээс хоорондоо бие биенээсээ нуу хаах, өвчин зовлон жаргал юу гэдгийг те бүгд тэрнээр хамт байждаг. Энэ бол надад бол энэ ангийн шав, энэ багшийн шав, энэ хамт олонтойгоо нэг танхим суужсдаг. Үнэхээр өөрөөрөө хамт олонтойгоо би бахархдаг. Түүхт 90 жилийнхэн ойг тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 10 жилийн сургуулийн нийт төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сургуулийн алтан босхыг 1988 онд бидний найз нөхдүүд Балчирхан 7-8 настайдаа ээж аваахаа гараас атгаад энэ сургуулийн алтан босхыг төгсөж байлаа. Өнөөдөр бид нар ажил амьдралын гараан дээр гараад
бүгд өөрийн эзэмсэн мэрэгжил оюун ухаанаа улс эх орондоо ингээд зориулаад ингэж ажиллаж байх хугацаанд сургуулийнхаа хамт олонныхон нутаг орныхон бүхий л сайн сайхан бүхэнд барахад ингэж явдаг ийм хамт олон байна. Өнөөдөр сургуулийн маань түүх 90 жилийн болж байна. Ингээд түүх 90 жилийнхээ ойнд тохиолдуулаад нийт эрдэмтэн багш, сургуулийн ажилчин албан хаагч, үе үеийн төгсөгч, ах эгч нар, үеийн найз нар, дүү нартаа 90 жилийн ойн мэндийг 1998 оны зүгээс хүргэж байна. 2004-өөс 2005 оны хичээлийн жилд Монгол улсын боловсролын тогтолцоонд өөрчлөлт орж 11 жилийн сургалттай болсон бол 2008-аас 2009 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх түүхэн шийдвэр гарч байсан билээ. Энэ түүхэн шийдвэр цаг хугацаанд Баянгол сумын сургуулийн хамт олон боловсролын үйлчилгээ бүрийн хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн амжилттай архиулсаар байна. Тэртээ 90 жилийн тэртээ үрээ суулгаж байсан энэ сургууль үндсээ их газартай гүн шигтгэж, жилийн жилд саглайдал навчилсан аврагд сарс мод руугаа ургажээ. Идүгэ энэ модноос ургасан навч үр жимс өргөн Монголынхаа өнцөг болон бүрт хурж ажиллаж амьдарч эх орондоо сэтгэл оюун хүч хөдөлмөрөө өргөж үнэлүүлсээр явна. Энэ сургуулийн алтан босгоор алхаж азагшуд А усгийг заалгаад амьдралын их цамд мордсон үе үеийн мянган шавнар төрлөх сургуультай ирээд үеийн нөхдөйхөө хамт сурагч Балтер насныхаа сэтгэлд уяатай дурсамжаа сөхөн сууцгааж байна. За, газар зүүн багш цэцгэлж багш байна. Би энэ сургуультай 1985 онд төгсөж ирээд одоо 37 дахь жилдээ ажиллаж байна. За, олон сайхан шавнарыг төрүүлж, олон одоо анги төгсгсөн. Манай ангийнхан болохоор 2000 оны цорын ганц 10 дугаар анги байгаа. 10 төгсөгч. Тэгээд манай сургуулийн үе үеийн төгсөгчд бол манай ангийг бүгд мэдэх бах. Маш онцгой анги байгаа. Тэгээд яагаад гэвэл тухайн үед ганцхан 10 дугаар анги төгссөн байгаа. Ингээд 24 жилийн дараагаар ангийнхантайгаа уулзахад бол үнэхээр сэтгэл бол өндөр байна. Төрлөх сургуультай ч гэсэн яг миний хувьд бол яг 24 жилийн дараа анх удаа орж ирсэн. Тэгээ ангийнхаа багштай уулзаад хамт сурж исэн ангийнхантайгаа уулзах бол яг тухайн үеийн гоё хөгжилтөө дурсамж тэр болгоны ингээд гоё сануулсан маш гоё тийм уулзалт болж байна. Бид нар 24 жилийн өмнө энэ төрлөх сургуулаа төгссөн биднэрт эрдэм номын А усгийг заасан одоо суур боловсролын маань олгосон бүх нийт багш ажилчид энэ сургуулийнхаа хамт олондоос цаашдынх нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Одоо бидний зүгээс бол одоо энэ сайхан амьдралд залгуулсан багш нартаа эрдэмтэн багш нартаа бол баярлсан талархснаас илэрхийлье. За бид нэр 2000 онд одоо 10 дугаар ангиа төгсөж исэн бол өнөөдөр өдийгөө 24 жил төгссөн байна. Тэгээд цаг хугацаа үнэхээр хурдын дөнгөж сайхан л одоо форум өмсөөл ирэмгүү хөөрөөл баярлал уйлал ингээд явж исэн бол өнөөдөр өцөгдөр ингээд одоо энэ 2 өдөр бид нар яг эргээд хүүхэд наснда ирсэн юм шиг үнэхээр сайхан дурсамжийг бас бүтээж гин. Тэгээд ангийнхаа багштай бас баярлалаа гэдгийг хэлье. Энд хүрэлцэн ирсэн ангийнхаа бүх хүүхдүүдтэй бүгдэнд нь бас баярлалаа гэдгийг хэлье. Та нартайгаа энэ цаг хугацааг одоо өнгөрсөн цаг хугацааг өнгөрүүлэхэд сайхан байсан. Хойшид бүгдээрээ урт удаан одоо амьдарч нөхөрлөх одоо сайн сайхан өрөөлийг бас та нартайгаа төвшүүлмээр байна. За ингээд 2000 онд төгсгсөн 10-ын А ангийнхаа хамт олонтой 24 жилийн дараа өнөөдөр уулзж байгаад маш их баяртай байна. Энэ хэд маань одоо
надтайгаа адилхан айгүй хөөрхөн бүгдээрээ ингээл хүүхэд насаараа ингээд гоёод ирсэн. Би одоо бас л эднэртэйгээ адилхан эргээд залуу сайхан нас руу очсон юм шиг санагдаж байна. Тэгээд бүгдээрэнд нь хайртай шүү багш нь. Төрлөх сургуулийнхаа түүх 90 жилийн агаар Хүмүүний амьдралын одоо хамгийн чухал үе бол энэ сургууль тэр дундаа одоо аа усаг заасан одоо багш. Тэгээд дээр нь энэ анги хамт олон байсан энэ цаг хамгийн нандин дурсамжтай тийм дургаа үе байдаг. Тэгээд энэ үеийг одоо бас бид нар бас хамт одоо ингэж илээж явсан юм байгаамаа. За бид нар бол энэ 1987-оос 97 оны хугацаанд 10 жилийн сургууль одоо хамт одоо ингэж өгсөн ийм одоо баг бүрэлдэхүүний төлөөллөө. Манайх чинь нөгөө тухайн үедээ бол энэ улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох бол тийм нөхцөл боломж бол маш хүнд байлаа шүү дээ. Тэгээ тухайн үед яг манай одоо бидний яг одоо хамт суралцж ирсэн одоо яг тодруулбал манай энэ Мөнхбаатарын ангийн хөвгүүд нийлж аваад улсын аваргын сагсан бөмбөгийн тэмцээнд хөдөө орнуудыг төлөөлж баг анх оролцсон гэж бид бас тэгсэн түүхэнд дурсагддаг юм тий. Тэр түүхийг дурсахад бол уг нь бол аймгийн аварга төрүүлсэн багууд улсад бол аврагт оролцдог байсан. За тэгэхэд бол тэр жишгийг эвдээд анх удаа бид нар бол яг улсын аврагад орохын тулд аймагт очиж оролцоогүй ч гэсэн одоо энэ ерөнхий улсын сургуулиас тухайн үедээ бол бид нар бол очиж оролцож ирсэн. Тэр айгуу тэр бас нэг гайхамшигтай түүх бүтээсэн. Тэгээ эндээс чинь бас явхад чинь сургуулийн захиргаа зөвшөөрөхгүй мэдээж яагаад гэвэл аймагт очиж цагсаар бол та нар тэргүүн байр ч юм уу байр эзэлж явах хэрэгтэй гэдэг би шаардлага тавьсан. Бид нар зөрсөөр хагаад тэр үед бол улсын аврагт очиж оролцож илаа. Тэгээд мэдээж сургуулийн төлөөл болсон хүүхдүүд очисон учраас мэдээж өгөө аваатаар үзэж тарж байгаа л тэгэл. Гэхдээ бол мэдээж шигшээгийнхэнтэй бол хаанач хүрэхгүй. Гэхдээ тэр биш бидний оролцож исэн гэдэг нь өөр айгу түүх бүтээсэн тийм сонин тохиолдол болж исэн байгаа. Харин тэр одоо яг тухайн үедээ нэрээ ингэж бүр одоо багш нараасаа нуугдаач гэлөө бас ингэж л одоо сум орнуудын төглөө зөвтгөж ийсэн зориг гаргаж ийсэн бас энэ сайхан жишээ баг. Тий, тэгээ бас нэмээд ялчихэд эн чинь бас нөгөө одоо ингээд сургуулаас очиод ингээд хүн сургуулийн төлөөлөл очиод улсын аврагт ингээд сагсанд ороход төлбөртэй байсан. Тодорхой хэмжээний мөнгөн тийм төлбөртэй байдаг гэсэн. Тэр мөнгөнд бид нэр ээж аваасаа олохгүйгээр авахгүйгээр бид нар энэ сургууль сумынхаа иргэн тойрноор төмөр зис цуглуулаа тэр мөнгөөрөө тэр мөнгөний төлж исэн байгаа. Тэр бас их түүхтэй. Тэгэл энэ тэнд ингээл төмөр харагдан гутал манай ангийнхан тийм төмөр байна. Энэ тийм зис байна. Тэгэл хичээл таран гутал нь тэрэг төрж явж байгаа л нөгөөтгөл энэ тэндээс цуглуулад энэ хэдэн сарын туршид мөнгө цуглуулсан бас. Тэгэж бол мөнгөө бий болгосон байгаа шүү. Тий. Тэгээ оролцсон. Тэгээд тэр их сайхан тийм дурсамжтай юм. Тэгээ ерөн зөв одоо манай ингээд энэ 97 он төгсөн төгсөгчдөөс бас бид нар их олон өнөөдөр одоо ингээд 10 жилийн сургууль төгснөөс хойших тий энэ хугацаанд олон одоо бас зүйлийг бид нар байгаа. Манай дээр одоо сайхан Монгол улсын хэмжээний одоо тий сайхан ажиллаараа амьдралаараа ийм амжилт үзүүлсэн улсууд олон байдаг. За Монгол улсын сайн малчин Нянгарын отхон дөрж гэж хүн байна. За мөн манай одоо суманд 75 жилийн дараагаар манай аймгийн арсан зол авсан Батнэмийн Ямлав гэж одоо бас найз минь байна. За мөн одоо энэ бусад одоо хөдөлмөрийн салбаруудад амжилт гаргасан олон одоо хүмүүс маань бас бидэнтэй ингэж мөр зэрэгч ажиллаж байгаа гэдгийг бас онцлж хэлэх байна. Алтан гадас удамт Баянгол сургуулийн үе үеийн захирлуудыг танилцуулбал 1934-өөс 1936 онд Батаюш, 1936-аас 1937 онд Виктор, 1938-аас 1939 онд Балжиням, 1940-оос 1943 онд Хишиг Нямхүү, 1943-аас 1944 онд Тову, 1945-аас 1946 онд Жалсан, 1946-аас 1947 онд Жамин, 1947-оос 1951 онд Төмөрөчр, 1959-өөс 1962 онд Гомбсөрөн,
1962-оос 1963 онд Цэдэв, 1963-аас 1976 онд Иш, 1976-аас 1981 онд Цэрэнд орж, 1981-ээс 1986 онд Гомбсрөн, 1986-аас 1992 онд Чулуунбаатар, 1992-оос 1996 онд Пүрвбат, 1996-аас 2000 онд Чимбат, 2000-аас 2003 онд Жаргал, 2003-аас 2020 онд Сарангэрэл. 2020-оос өнөөдрийн хүртэлх хугацаанд Мөнгөн чимэг тус сургуулийн захирлаар ажиллаж байна. 100-аас 100-д өртөөлсөн Эрдмийн ариун түүчээ болсон Сэлэн аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойн баярын мэндийг эрхэм хүндэт төгсөгчид, эрдэмтэн олон багш, ажилтнууд болон дэмжигч байгууллагуудаа нутгийн зон олондоо халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Их нутагта ерөнхий боловсролын үрийг тарьж, үйлсийн модоо ургуулж, үр жимсээ эрдэх жилдээ хураан авч буй манай сургуулийн түүх бол олон зуун бот гаргавч үл багтах агуу их түүх билээ. Төрлөх сургуулиасаа эрдэм өвөрлөж, хичээл зүтгэл амжилт бүтээлийн эзэд болсон дуудах нэр дуурсах алдартай 77 мянган төгсөгчдийг бид энэ хугацаанд Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд илгээж түүхэн замлаа бүтээжээ. Бидний ажил ус 10-10-аар өсөн дэвжиж өнөөдөр 2010 онд Сэлэнг аймгийн анхны улсын тэргүүний сургууль, 2017 онд Сэлэнг аймгийн анхны Алтан гад содон сургууль болж өргөжин тэлсэн хамт олонны минь хичээл зүтгэл өөд өдөө өргөн дэвжиж байна. Өнөөгийн хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй дэлхийн ертөнцид ерөнхий боловсролоор дамжуулан зөв хандлах бүхий хувь хүн бүтээлч улс орон ногоон дэлхийг бий болгохын төлөө зорилго тавин хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хичээн ажиллаж байна. Хөгжил твшил, бүтээн байгуулалт, урагшийн мөсөн амжилтуудаараа түүчээлэн төрлөх сургуулийнхаа 90 жилийн ойгоо ухтан буй Баянгол сургуулиар овгуулсан хүн бүхэндээ ойн баярын мэндийг дэвшүүлж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ сургуульд 1986-1987 оны хичээлийн жилээс эхлэн 36 жил ажиллаад өнгөрсөн жил гавьяаны амралтанд гарсан. За энэ хугацаанд сургуулийнхаа 100 буудалтай амын дугуйлан удирдан ажилласан. За шавнараас минь манай дугуйлангаас Аз ТV авраг 3 төрөн гарсан байгаа. За мөн улсын авраг шалгаруулах тэмцээний мөнгө хүрээлэн медальт олон даамжид төрөн гарсан. За тамирчдаас маань олон улсын мастер солтоо 1, спортын мастер солтоо 2, за дэд мастер солтоо 18, улсын зэрэгтээ 500 гаруй даамжид төрөн гарсан байгаа. Хамгийн анхны амжилт маань 1995 онд Шав Батулга маань улсын авраг шалгаруулах тэмцээнээс хүрээлэн медаль өртөж дэд мастерын болцол хангасан байгаа. Энэ болохоор манай Сэлэнг аймгийн даамжтын хувьд бол хамгийн анхны медаль, хамгийн анхны дэд мастер сол байсан юм аа. Өөрийнхөө төрлөх сургуультай 18 дахь жилдээ би нэмрийн багшаар ажиллаж байна. За багшлагынхаа хажуугаар бүхэн бэлтгэлийг өдөртөө хичээлүүлж байна. За манай бүхэн бэлтгэлээс 2007-оос 8 оны хичээлийн жилээс эхлээд бүхэн бэлтгэлийг ер нь өдөртөө хичээлүүлж сум аймаг бүс улс, олон улс төв дэлхийн тэмцээнүүдэд шавнараа бэлтгэн оролцоож өнөөдрийн хүртэл ирж байна. За манай бэлтгэлийн хүүхдүүд маань 2008 оноос хойш 180-ад тэмцээнд оролцож 700 гаруй медаль, 250 гаруй нэг шагналт байрыг хүртээд байна. Одоогийн байдлаар. За тэгээд 2013 оноос хойш сүүлийн 12 жил улсын аваргын медаль ер нь тасраагүй амжилттай хийж байна хүүхдүүд маань. Энэ бэлтгэлээс одоо 2 дэлхийн аварга шав маань одоо ер нь төрөн гараад байна. Курошгийн дэлхийн аварга, Төгс Жаргал, Самбухын дэлхийн аварга, Баттава. За Үнэнхүү, Батзаяа, Ганзаяа, Болор очир Аз ТV аваргууд, Азийн нээлттэй тэмцээний аваргууд гэх мэт одоо олон амжилттай хүүхдүүд ер нь төрөн гарч байна. Улсын аваргаас медальтай нэг 50 гаруй хүүхд байна. Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн 30 гаруй хүүхд байна. За шигшээ хог дээр зарим нь Болор очир
Саран туяа, галууд, ган цаяа гээд шгшөө гээд дээр бэлтгэл хийж байгаа тамирчид маань бас байна. Тэгээ сум орон нутгаа төлөөлөөд тэмцээн уралдаанд хүүхдүүд маань амжилттай оролцож байна. Сургууль маань бас дэмжиж бидрийг тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоогоор бас хангаж өгдөгт бас сургууль сум орон нутгад бас баярлаа гэж хэлье. Болиулын секц хичээллүүдэд одоо 2 жилдээ болж байна. Манай хүүхдүүдийн гаргасан амжилт гэвэл аймгийн чанартай тэмцээн болон нээлттэй бүсийн чанартай тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. За хамгийн сүүлийн одоо амжилт гэвэл U14 улсын аврах шалралт тэмцээнээс гол медаль авчихсан. Ийм амжилттай яваа. 2 дахь жилдээ хичээлж байгаа. Ерийн малчны хотноос ертөнцийн дивжээнд гаргасан ерхөг найгсан талаас 9 гарагт хүргэсэн багш та хүүхэд шуугсан их өргөөний зэм багш та хүсэл долгилсон ирээдүйн замын их юм багш та алган дээр од тавьсан шидтэн багш та амьдралд оч харуулсан хүчтэн ус мөрнийг далайдуудад байранда үлддэг уулс юм та тус бүтээж дайныг тэтгээд хариу нэхэдгүй өглөгч юм та. Улирж өнгөрсөн он цагийн амжилт бүтээлээ түүхийн шаргал хуудастай тэмдэглэн үлдээж урагш тэмүүлэн хөгжсөөр байгаа энэ их айлаас улс орон төв дэлхийдээ дурссан олон алдартан төрөн гарчээ. Тухайлбал Жамин Шарав, Володя, Жүгдэр хэмээх 3 хөдөлмөрийн баатар энэ сургуулийг төгсжээ. Түүнчлэн доктор профессор Хурандаа Дашцэвэг, анагаах ухааны доктор Даштава, хими ухааны доктор Алтан Жимэг, доктор Отхон Цэцэг, хөдөө аж ахуйн доктор Нандин Цэцэг. Академич профессорууд болох баатар, урт насан гээд олон зуун эрдэмтэн мэргэд энэ сургуулиас төрөн гарчээ. Түүгээр үл барам Монгол улсын соёлын гаяд зүтгэлтэн Цэгийн ханд ардын хурлын депутат Долгор Сүрэн, Должин Сүрэн, Аюуш гээд олон төр нийгмийн зүтгэлтнүүд энэ сургуулиас эрдмийн гараагаа эхэлж энэ сургуулийн эрдэмтэн багш нараас их эрдмийг өвлжээ. Мөн Монгол улсын гавьяат хуульч, авраг ногоочин, авраг хамбаанч, авраг тариаланч, авраг барилгачин, хушууч генерал, авраг малчин, авраг хоккейчин, ургацын авраг, цанын улсын авраг, үлэмж мэргэн харваач, даамын улсын авраг, хүндэт төмөр замчид гээд тоочод байвал үл барагдам олон суудан сурч төгсжээ. Мөн их хүмүүн Монголын нэрт яруу найрагч Гомбын Сэрод, Монгол улсын ууган нисгэгч Ламсрэн, Монгол улсын ардын зураач Гомбсрэн, Монгол улсын Ахмад Дайчин Мижид Дорж, Монгол улсын хүчит авраг Хадбаатар, Аз твийн аврагууд болох Баясгалан, Хишигмаа, Баяраа, Ундрах баяр гээд тэдгээс идүгэ хүртэл олон зуун шавнар эрдэм боловсрал, шинжлэх ухаан, төр нийгэм, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл урлаг, спортод оройн дэд амжилтуудыг үзүүлж энэ түүчээ үл тасран үргэлжилсээр байна. Алтан гадаа сууданд Баянгол сургуулийн онцлог амжилтуудаас дурдвал 2005-2008 оны тэргүүний дотуур байртай сургууль, 2010-2011 оны аймгийн хөнгө атлетикийн аврах сургууль, 2010 оны улсын тэргүүний сургууль, 2011 оны хүүхдийн авиасыг дэмжигч байгууллага ЦОМ, 2010 оны сумынхаа шилдэг байгууллага, Монгол улсын шилдэг даамчин сургууль, 2017 онд аймгаас анхны алтан гад содонгоор шагнуулсан сургууль гээд олон гавьяа шагналт хүртэж аймагт тань төдийгүй улсдаа тэргүүлдэг шилдэг сургууль болтлоо өргөжин хөгжиж явна. Сайн биелүүлсэн. Захын үнээс асуунд годамжир ард ирдээс Баянгол сургууль гайхалтай л гэж хэлнэ. Яруу найрагч байна, зураг урлагаар байна. Саяны ярьсан төр төвшин багш байна. За Монгол улсын одоо нэг ирээдүй халдварын гайхалтай юм ирээдүй байна. Энэ сургуулиас гаралтай шүү дээ.
барилга байлга салбар алдардан гавьятунгоор маш өргөн сургууль магтагдахын аргагүй. Түүхэн 90 жилийн хийж байгаад нь баярлж байна. Сургуулийн болвол тэр сургууль 90 жилийн түүхтэйч бай. 10 жилийн түүхтэйч бай. Тэр сургуулийн одоо сургаж хүмүүжүүлж сэтгэл зүрхний боловсрал олгосон тэр байгууллага маань үе үеийнхэн түүх болсон багш сургууль хүмүүжүүлэгчид үе үеийн төгсөгчд хүүхэд багчуудаа бүгдийг тэр ойн баярынхан сайхан арга хэмжээнд уулзуулдаг сайхан баяр. Уулзаж тэд одоо өнгөрсөн үеэ дурсна. Тэр сайхан цагаа залуу зандан үеэ дурсна. Ингээд уулзалт маань одоо дурсамжийн сайхан баяр байдгийг. Би одоо сургууль гэдэг энэ одоо сайхан алтан хаалгаар бага насандаа орсон тэр үеэс ертөнцийг харах миний нүд нээгдсэн. Хонь малын захад явж хөдөөхээр явсан одоо хүүхэд насны маань амьдрал эрдэм ном гэсэн шинэ ертөнцийн хаалгаар орсон. Тэгээ энэ сайхан одоо гэгэн энэ ертөнцийг түүнд одоо ажиллаж байгаа сайхан сургууль хүмүүжүүлэгч багш нарыг би одоо хүндэтгэн биширч явдаг. Тэгэхээр энэ сайхан сургуулийн тухай олон одоо хүмүүс яруу сайхнаар бичиж, дуулж, шүлэг зохиолон зориулсан байдаг. Энэ дотроос миний сэтгэлд нэгэн одоо хадагдсан зүйл бол манай сургууль Сэлэнг аймагта анх удаа улсын тэргүүний сургууль болсон. Энэ Саран гэрэл гэдэг захирлын үед дараа нь манай сургууль улсын тэргүүний сургууль 2010 онд энэ хүндтэй эрхэм цолыг манай хамт олонны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд аваад түүний дараа Алтан гадс одонд сургууль болсон. Тэгээд манай нэг тэр одон гардуулах цуглаанд сургуулийнхаа цуглаанд оролцоод гэртээ ирлээ л дээ. Тэгээд их л баяртай орж ирээд манай сургууль том сайхан одоо авсан гинэ. За минийхөө би мэдчихсэн ч гэсэн за минийхөө ямар одоо авсан бэ гэсэн жаахан эргэлзэжсэн. Алдарт их одон байхаа гинэ. Тэгэхээр нь би бодлоо яалаа гэж алдарт их одон байх вдэ гэж хэлсэнгүй жаахан бодсноо нэрэл ихийн алдарт ихийн одон юм да. Алтан гадс одон та дүүцэх тийм одоо алдрын одон сургууль гэдэг бол хүнийг эрдэм номын одоо гэгэн ертөнцид одоо аялуулдаг. Хүний оюуныг нээж өгдөг. Ийм сайхан одоо хүнийг хүн болгодог. Тэгэхээр энэ бол ээж сургууль юм аа. Сургууль бол хүний ээжтэй дүүцэх ийм ачлалт сургууль юм аа гэдгийг одоо би тэгэж сүүлд хожим бас үр хөвгтөөсөө авахардаг юм байна хүн чинь. Тэгээ нэг шав сургууль хоёр уулзсан гэдэг бол энэ ойн баярын хамгийн сайхан одоо тэмдэглэлт ийм баяр юм да. Энийг л би одоо сургуулийн түүхт ойн баярын хамгийн сүр жавхлантай, хамгийн төгс, хамгийн сайхан баясгалантай зүйл гэж боддгийг. Сургууль гэдэг их айлыг сурагчид багш нараас гадна ажилчид дотуур байр гал тогоогүйгээр бүтэн айл их өргөө гэж хэлж үл болов. Баянгол сургууль маань 2 удаа шилдэг дотуур байртай сургууль болж байсан амжилттай. Бусдын хүүхдийг өөрийн хүүхэд мэт өсгөж хүмүүжүүлэх их үйлс дотуур байрны багш ажилчид тогооч нарын нөрөх хөдөлмөртэй шууд хамаатай. Энэ сургууль би одоо 1976 онд тогоочоор Зэрэндэр захиралтай энэ сургуулийн өнд тогоочоор ажиллаад тэгээд одоо тасралтгүй 17 жил ажиллаад говьяаных амралтыг авч. Би бүр одоо баг шөнө болгон зүүдэлдэг шин хой таалга онгоочход байдаг байхгүй юу? Дээр үед одоо тэгээд ингээд одоо зүүдэнд ороод одоо хойд хаалга онгоочсон шиг санагдаад энд ч одоо аяг тав ингээд тачигнаад угааж байгаа юм шиг санагдаад одоо 80 хүрсэн надад тэгж бодогдоод байгаа шээ. Тэгэхээр би одоо миний сэтгэл шингэсэн газар л энэ байна. Байжсэн болохоор одоо энд ингээд 90 жилээ үзээд тэгээд одоо энэ сайхан залуучуудтай зураг хөргөө авахгүйлаад энэ сайхан өөрийнхөө баяр шиг юм гоё юм да
насан туршдаа ажилласан юм гоё байранд ирчгээд ингээд өнөөдөр ингээд ярилцлага өгч байгаа маш их баярлаж байна. Дотор байрны 120 хүүхэд өдийн хоолны 520 хүүхэдтэй ингээд 600 гаруй хүүхэдтэй өдрийн үйл ажиллагаа явуулдаг. Манай галтаа 6 ажилчинтай. Тэгээ улмаар бол өдрийн эргэлт дээр бол бид нар одоо 800 гаруй хүүхдийн хоолыг бол хийж үйл ажиллагаагаа явуулдаг. Их ачаалттай ажилладаг. Тий, их ачаалттай ажилладаг. Ачаалттай ажилладаг ч гэсэн сургуультай бид нар хайртай. Энэ ажилдаа дуртай. Сургуульдаа ирэх сонирхол энэ чухал байдаг. Орж ирэл айгу хөөрхөн штэ. За өнөөдөр ямар хоолтой бай гэл. Тэгээ хоолын өгөөл багш тоогоочгчтэй баярлаа гэл бүгдээрээ баярлал гардаг. Тэр нь бол бидний хамгийн ад жаргал үүтэй төрөөс одон медаль өгөөч гэсэн энэ хүүхдүүдийн гялцсан баярлсан нүдийг харах бол туйлын ад жаргал байдгүй. Дор хаяж гэхэд одоо манай хүүхдүүд сая амархаасаа өмнө бид нар загтал илгээсэн. Тэгээд тэр загтлыг би бас уншиж өгье. Надаа бол бас зориул бичсэн байгаа. Тэгээ энэ 3 ангийн сурагч Ариун Заяа гэдэг Ариуна гэдэг хүүхдээс надад загталд ирсэн. Эрхэм хүндэд тоогооч ихчтэй сайн байна уу? Тоогооч эмээ минь энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Та минь бидэнд хоол цай хийж өгдөгт баярлдаг шүү. Өдөө цай бэлдэж өгдөгт маш их баярлалаа. Тоогоочтой хайртай шүү. Тоогоочоо гоё хоол хийж өгдөгт баярлаад хайртай шүү тоогооч эмээ минь гэд намайг эмээгээр төсөөлөөд ээжээр төсөөлөөд ингээд хоолын маань үнэлдэгт маш их талархлаа. Дотор байрыг аймгийн тэргүүний одоо дотор байр болтол ингэж ажиллаж исэн юм хамт олон байгаамаа. Тэгээ юуны өмнө би хамт олноо төлөөлөөд одоо 90 жилийнхээ ойг тэмдэглэж улсын тэргүүний ерөнхий боловсролын Баян гол сургуулийнхаа одоо ажиллагчдын өмнөөс бас энэ сургуулийг одоо төгсгсөн үе үеийн дотор байрныхаа сурагчдад болон хамт ажиллаж байсан ахмад одоо ажилчдаа сургууль хүмүүжүүлэгчтэй сургуулийнхаа захиргаанда одоо бас энэ ойн баярын мэндийг дэвшүүлье. Маш өндөр хариуцлагатай ажил. Тэгээд тэр хүүхдүүдийнхээ одоо аав нь болно, ээж нь болно, эгч нь болно, туслагч нь болно, багш нь болно. Одоо тэгээд бүхэл мэрэгжлийг ингээ багт. Ер нь багш чинь 200 хэдэн мэрэгжлийг эзэмсэн байх хэрэгтэй гэдэг чинь байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр зөв тэр бүхнийг л одоо биднүүд оюул оюун те шидүүл шидэн одоо тэгэл тийм л байсан да. Тэгээ миний хамт олон бол өстой маш гоё хамт олон байсан. За намайг Хүнцэтлэн Моогтай Наранчин гэдэг. За би одоо тус сургуульд Бага боловсролын багшаар 16 дахь хичээлдээ ажиллаж байна. За би бага ангийнхаа одоо хүн байгалийн кабинетийг хариуцсан ажилладаг. За би тэд багшийн өсгийн зардал одоо сургуулийн менежментийнхаа зардлаар байгалийн ухааны кабинетд 4-5 дугаар ангийн сурагчдын одоо хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнийг авч одоо бэлтгэж байршуулсан байгаа. За тус хэрэглэгдэхүүнд маань нийт одоо 20 гаруй төрлийн 300-аатай одоо юм хэрэглэгдэхүүн багтсан байгаа. Ингээд хүүхдүүд бол тус хэрэглэгдэхүүнийг хичээл сургалтандаа одоо ингээд ашиглаад явж байгаа. Хэрэглэгдэхүүнтэй болсноор одоо би одоо хүүхдүүдийн ангийнхаа сурагчдыг байгалийн ухааны хичээлээр ажиглах арга барилыг хөгжүүлэхийн тулд одоо туршилтад хэрэглэгдэхүүнийг хэрэглэсэн маань нэлээд одоо юм үр дүнтэй өгөөчтэй сайхан байгаа. Намайг Оюун Балтмаа гэдэг эргүүлэх зэрэгтэй. Энэ жил бол 1-р ангиг даан авч ажиллаж байгаа. Бид хэдээ одоо мэрэгжлийн хөгжлийн бүлгэрээ 1, 2, 3, 4, 5 дугаар ангийн багш нар ингээд хамтраад ажилладаг. Энэ жилийн онцлог болохоор монгол хэлний хичээлдээ 7 гишгээ эхэлж үзээд эхний гэгүүлэгчийг үздэг байсан бол эхний 3 гишгийг үзээд эхний гэгүүлэгчээ үзээд үе үгээ үсгээд ингээ уншсан маш үр дүнтэй юм арга байсан. Дараагийн гэгүүлэгчийг холбож уншихдаг хүүхдүүд саадгүй хурдан турган гэж уншиж сурч ирсэн. Тэгээ мэрэгжлийн хөгжлийн бүлгэрээ ажиллахад манай ангийн хувьд энэ жил бас
ариун үсгээ тод хэлж чадахгүй зарим гэгүүлэгчүүдийг сольж хэлдэг юм хүмүүсд орж ирсэн байж байгаа. Энэ дээр манай одоо хэл заслаар одоо томсрын багш манай маш сайн ажиллаж өгч байгаа. Тэгэхээр ангийн багшд удаасаа ингээд маш тохиомтой байж байгаа. Манай залуу багш нар маань болохоор хичээлийн дараа нэмэлт юм уншлагын цаг гаргаад ингээд уншуулснараа маш их мөнгөтэй ажиллаад байгаа. Намайг мөх жаргал гэдэг би тус сургуультай 13 дахь жилдээ ажиллаж байна. За харагч хэрэгтэй багш байна. За миний хувьд бол ковидын жилээс эхлэн ангида танхим цахим хослон сургалтын арга зүйг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга зүй нь болохоор хичээлийг шууд лайв хэлбэрээр эцэг эхчүүд болон өчтөө чөлөөтэй байгаа сурагчид шууд үзэх боломжтойгоор илүү давуу талтай байсан. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг ирээдүг зохицоод буй мэрэгжил гэж багш нартаа цаашлынхны ажил амжилт хүсье. Өдгөө 90 жилийнх ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа Алтангад содонт Баянгол сургууль нь 90 жилийнх ойн арга хэмжээг өгтөн олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн хэрэгжүүлж байна. Хүн байгаль хувийн холбоотой билээ. Энэ хувийн холбоог үл таслах ухааныг Баянгол сургуулийнхан үл огоорч ирсэн бөгөөд 90 жилийнхээ түүхэнд олон зуун мод тарьж байгаль дэлхийг баясгаж ирсэн билээ. Тэдний тарьж ургуулсан мод төрлөх сургуулийнхаа хашаанд ийхүү саглан ургасныг та бүхэн харж байна. За тэр үеийн дурсамж гэж ярил бид энэ модыг тарьсан. Миний мод гэхэд энэ цонхны 23 номер мод байлаа. Энэ мод анх тариал бид нар асар тэрийг өөртөө асар нуслан номер пайж тарьдаг гэсэн бичгтэй. Тэгээ миний энэ цонхны цааныг 23 номер гэж бид тэр үедээ бол модоо штэ айгуу сайхан арчилж нэг тийм л түүх байна одоо багштай. Тий одоо юм болцсон. Тэгээд яг тэр цаанаасаа баг 3 дахь модлах миний мод гэл хүн болгол модтой ингээл ерөөсө бүгдээр л модоо юугаал байдаг гэсэн. Тэгээ энэ сургуулийн анхны 8 дугаар анги төгсчихсэн бид 71 онд. Багшийн 2 шавн тэр нэмээд ирсэн. Яг бид дөрөв ингээд анхны юу ирсэн байна. Байна. Өдгөөч уягийн төгсөгчдөн цуглуулж хараа голынхоо орчин мод тарьж байгаа нь. Нойлог хичээлийн жилээс бол эхлээд нийт сурагчид маань эцэг эхчүүд багш нар маань бол хараа голоо 1500 бургас тарьсан. Өнөөдрийн арга хэмжээнд мөн ялгаагүй бид 1500 бургас тарихаар үйл ажиллагаагаа бэлтгэл ажлыг хангаад байна. Манай энэ ангийнх бол 1980 оны төгсөлт 10 дугаар төгсөлт. Тэгээ биднээс одоо ингээд энэ мод тарих аянд оролцож байгаа одоо их төрөлх сургуулийнхаа энэ аянд оролцож байгаад баяртай байна. 63 оноос 71 оны төгсөлтийн сурагч Осоржамаг Эрдэнэчүнг байна. Манай ангийн багш бид нар одоо Батцуур багшийн анги байсан. Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ой одоо мөдхөн болох гэж байна. Ингээд 90 жилийн ой болоход бидний тарьсан мод маань одоо цэцэглэж ногоорсон сайхан байх болно гэж бодож байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн бүхний хүсье өрөөё. 1993 оны Ариун агштай 8 анги, 8Б анги Бат Эрдэнэ агштай, 8В их төгшин багштай, 1995 оны Сарангэрл агштай 10 анги хамт олон өнөөдөр төрлөх сургуулийнхаа түүхт 90 жилийн анги хүрээнд зохион байгуулагдж байгаа. Хараа голоо бургасжуулын арга хэмжээнд амжилттай оролцож байна. Ингээд нийт үе үеийн багш сургууль хүмүүжүүлэх төгсөгчид та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За бидгээд өнөөдөр Баянгол сумын баруун хараа 10 жилийнхаа 90 жилийн зориулсан хараа голоо бургасжуулах арга хэмжээнд төгсөгч үеийн төгсөгч ирээд байна. За бидний хувьд бол 2002 оны ганц үе багштай төгсөгчд байгаа. За намайг бол Жамба гэдэг. 2002 онд 10 жилээ төгсөөд бидгээд бүгдээрээ хот руу бүгдээрээ явсан. Одоо ингээд буцаад баг ихэнх нь ирж уулзж байна. Танихгүй хүмүүс багш нартайгаа үеийн төгсөгчтэйгээ уулзж байгаа маш гоё байна. Ялангуяа бидгээдийг одоо 10 жилдээ энд сурж байхдыг хараа голын хэсгээр бургастай юм байсан. Одоо ингээд ерөнхийдөө 20 жилийн дараа харахад энэ бургас нэлээд байхгүй багассан байна. Тэгэхээр энэ хуучин байсан тэр бургасыг бид нэр буцаа сэргээж байгаа энэ гой сайхан үсийн аянд нэгдэж байгаадаа манай ангийнхан баяртай байна. 1979 оны Гомсрон багштай 8Б ангийн төгсөгч байна. Тэгээ энэ сайхан нардлаг өдөр хараа голоо бургасжуулын аяны үйл ажиллагаанд оролцож байгаадаа манай ангийн хамт олон туйлын их баяртай байна. Тэгээд энэхүү үйл ажиллагаанд үе үеийн төгсөгч нар, үе үеийн ахмад багш нар бүгд оролцож байгаад
бүгдээрээ хамт олноороо одоо бахархаад баршгүй ийм сайхан үйл явдал болж байна. Төрлөх сургуулийнхаа 90 жилийн баярын мэндийг үе үеийн ахмад багш нар, үе үеийн төгсөгч нартай баярын мэнд хүргье. 95 онд маань 4-8 дугаар анги төгсөж Нацгмаа багштай, Жимтлэн багштай, Наран цэцэг багштай, Янжинтлэн багштай 4-8 төгсөж за өнөөсөө 95 онд 2 анги болж одоо Янжин тулам Нацгмаа багштай, Оюун багштай ингээд бид бүхэн маань 10 дугаар ангид дүүргэсэн. За тэгээ бид бүхний одоо энэ өнөөдрийн сайхан хийж байгаа үйл маань их буйны үйл байна. За миний бие одоо баруун хараад хар багасаа өссөн. За тэгээ энэ бургасан дунд одоо бас хүүхэд насаа өнгөрөөсөн. Герман ойрхон байсан учраас одоо энэ хараа голын маань бургас их шигүү сайхан байсан. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бол одоо ингээд бургас маань байхгүй. Энийг бургасжуулах энийг бол сургуулийн 10 жил маань бол санаачилж энэ сайхан төслийг санаачилж байгаа юм байна. За энэ төслийг санаачилж байгаа хүрээнд бол одоо манай төгсөгч нар маань идэвхтэй маш олон ангиуд итэг санаачлах гарan оролцож байна. Энд бас их талархаж байна. Тэгээ нийт одоо 95-97 оныхоо төгсөгчдийг төлөөлөөд ангийнхаа найзуудтай ирж одоо сайхан буйны ажил хийж мод тарилаа. Тэгээд энэ хүрээнд манай төгсөлтийн маань ангийн найз маань 10 жилийн сургуулийн захирал байгаа. За манай ангийн хүүхэд маань бол одоо бас хар багасаа энэ нутгийн хүүхэд. Тэгээд энэ сайхан үйлд одоо олныг хамруулж санаачлан хийж байгаа энэ 90 жилийн хавааг өгтөж байгаа томоохон арга хэмжээний маань нэг юм аа. Тэгээд нийт төгсөгчдөө удахгүй болох 90 жилийн одоо халуун баярын мэндийг хүргье. Тэгээд 90 жилийнхаа одоо 95-97 оны төгсөгч нараас идэвхтэй эрхийг урьж байна. Тэгээд та бүхэнд аз жаргал эрүүл их сайн сайхан өгсөе. Шилэнгийн аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхэд 90 жилийн ой богдсон хараа голоо моджуулъя. Энэ аянд 1977 оны 8 б ангийнхан бас оролцож байгаад бас баяртай байна. 74-өөс 84 онд төгсөн даалгавар багштай 8 б ангийн хамт олон одоо төрлөх сургуулийнхаа 90 жилийн арга хэмжээнд бүгдээрээ модоо тариад байцгааж байна. Ангийнхаа хамт олон ирээгүй байгаа найз нөхдийнхээ модыг бүх бүрэлдэхүүнээрээ хөхөд тариад одоо ингээ манай анги нийтдээ 30 ширхэг модыг тарж байна. Энэ одоо сургуулийнхаа ойг өгцсөн энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань хойч үедээ бид нэр бас буян үйлдэж одоо усныхаа ундрагыг сайхан болгоход бидний бас хүчээр зүтгэл оролцож байгаад бас талархаж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа 50-ны бас зохион байгуулагч нар маш ерөнхий боловсролын сургуулийн удирдлага одоо хамтран оролцож байгаа энэ одоо олон төгсөгч нараа төлөөлөн та бүхэндээ бас эрүүл энх сайн сайхан байхын үлжитэй эрүүлгийг өргөн дэвшүүлж байна. Хизэнээс урлаг спортоор аймагт хамт хөдөлгөгүй улстай алдартай энэ сургуулийн үе үеийн төгсөгчд спортын 3 төрөл тэмцээнээр өрсөлдөж нэгэн зуны налгар өдрийг хөөрөлдөн хөгжилдөн өнгөрөөж нэгэн насныхаа дурсамжийг хуучилцгааж нэгэн шин дурсамжийг хамтдаа сэтгэлдээ шивэн өнгөрөөцгөөлөө. За тооныхоо үнцэг болон үрээс сургуулиа зорж сургуулийнхаа түүхт 90 жилийн ойг ухтан зохион байгуулж байгаа. Спортын 3 төрөл тэмцээнд сургуулаа багшаа зориулж хүрчсэн эрхэм төгсөгчд шагналтаа энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр энэ 90 жилийн хугацаанд олон ажлууд зохион байгуулагдж байгаа. Үүний нэг нь энэ 86-аас 99 оны үеийн төгсөлтийн гар бүмгийн тэмцээн зохион байгуулагдж байна. За үүнд манай 94 оны төгсөлтөөс одоо ингээм амжилттай оролцож байна. За миний би өнөөдөр бас нэг 30 жилийн өмнө би 100 бодол таамаар хичээлдэг байсан. Одоо 9-10 дугаар ангитай. За тэр үеийн амжилт улсын аваргаас нэг 4-5 дугаар байранд орж ирсэн. Энэ амжилтыг үнэлээд өнөөдөр Дид Мастер цолыг 30 жилийн дараа гардуулсан бас нэг надад бас нэг баярт мөч тохиолдож байна. Тэгээ өнөөдөр 5 сарын 1-ээс тэтгэвртэй ингээд суугаад өвийнхөнтэйгээ уулзсад одоо шал өөр мэдрэмж төрж байна яг үнэндээ.
манай ангийнхан ангиас одоо анхны доктор төрөх гэж байна. За аймгийн алдарт туяач бас төрсөн. За бас сайн малчт гээд эндээс бас манай үеийнхнээс бол төрөн гарч байгаа. Үе мэрэгчлэлтэй, ажил мэрэгчлэлтэй амжилт гаргаж байгаа анхны геодезийн анхны хувийн лабораторийг нээсэн манай төгсөлтөөс бас гарсан. Гээд яриул бас нэлээд бас амжилттай явж байгаа. Тэгээд найз нөхдөдөө бас 94 оныхоо нийт төгсөгчдөө эрүүлэнхийг хүсээд цаашдаагийн ажил амьдралд сайн сайхан бүхнийг бас өсөө өрөөж байна. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг. Замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладгийн адил. Жилийн зун нүүдлийн шувууд нутгаан эргэдэг шиг Баянгол сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдөд цуглаж танхил бага насныхаа гинэн томоогийн дурсамжаар жигүүр хийцгээж байна. 29 жилийн дараа яг хүүхэд байхын тэр дурсамж маань яг сэргээд айгүй гоё мэдрэмж төрд юм байна. Бүр хүүхэд байхын бид нар чинь эрэгтэй хүүхдүүд тэгээд хоорондоо бие бинийгээ хөөрхөн шоглож ийсэн, бие биентэйгээ уралдаж ийсэн, барилдаж ийсэн. За тэгээд одоо хөөрхөн тэр нөгөө хүүхэд байхын мэдрэмжүүд нь бүгдээрээ сэргээд яг бүгдээрээ өөрчлөгдөөгүй хүүхэд байхын тэр төрхөнд яг л хിവэрэ байгаа юм шиг. Жохон одоо жин нэмснийг статус бүгдээрээ яг хүүхэд байхын тэр төрхөнд бүгдээрээ л харагдчихээн. Тэгээд сургууль маань хүүхэд байхын одоо энд одоо 30 жилийн дараах 29 жилээр их өөр болж сургууль маань 0 байхгүй гадаа 0-той байсан. Тэгээд хүүхдүүд завсарлахаараа бүгдээрээ л гүйж гараад бие биенээсээ уралдаж гараад энэ гадаа 0-той хордог. Гадаа 0 руугаа жигсаад ордог. Тэгээд талхны бакер гэдэг нэг энд нэг бакер байдаг байсан. Тэр талх руу гүйж талх авч идэх хүүхдүүд. Тэгээ наашаа гарч ирээд талхаа ингээд нэг пүүлчнүүдээ хөрхөн хувааж идэх. Миний нэг дурсамжтай юм гэх юм бол зурагчийн ирсэн өдөр айгүй хүүхдүүд айгүй тийм инээ төр баяр баяслаар бялхдаг байсан. Хүн болгоно нөгөө гастка тэгшлээл захаа янзлаад охтууд нь бас хөөрхөн нүүр ус гизгээ янзлаад хүүгүүд нь яг л тэр тоглож исэн тэр хувцтайгаар хөлс мөлстэйгөл тэгэл гараа сургуулийнхаа орд ингэж зогсдог гэсэн. Бид нар чинь суманд чинь нэг бас тэр болгон зурагч ирээд авахгүй штэ. Хаяа нэг цөөхөн одоо улиралдаа хүмүүс одоо бараг жилдээ нэг юм уу хоёр удаа л ирдэг ийм л байсан. Тэгээд зурагчийн ирсэн өдрийг бид нэр айгүй их сайхан гой бахархалтайгаар тэгж гой мэдэрч хүлээж авдаг байсан. Тэр их хөгжилтэй үед байна. Нандуур ингээ хонхны хоёроо ярих юм уу? Үгүй манайхаа 3 ангиар энэ дээшээ яваад нэг сонсмол дээр ачигдаад тий сонсмол дээр ачигдаад явдаг нөгөө түүхээрээ явдаг. Түүхээрээ явдаг. Өөр юм яриа. Тийштэй тэр үед ч одоо машин техник хөгжөөгүй байсан. Тий. Сонсмол дээр явж ирсэн тэр чинь мөрөг. Намайг Оросогийн Гамболд гэдэг 1980 онд энэ төрөлх сургуультай анх 1-р ангид ирсэн ороод 90 онд 10-р ангид төгсөөд тэгээд амьдралын замаа эхэлсэн. Манай сургууль бол ер нь Сэдэнг аймаг дотроо бол улсын тэргүүний сургууль. Тэгээд энэ сургуулийг төгсөндөө бид бүхэн бол баярлж байдаг. Манай 90 оны төгсөлт бол одоо Монгол улсад энэ хоккейн спорт гэдгийг анх гаргаж иж алтын шайб гэдэг тэмцээнд анх оролцож манай одоо энэ төгсөлтөө Сүлдбаатар Батбаяр гэсэн хүмүүс улсын тэргүүний довтлогч, улсын тэргүүний хамгаалагч гэсэн сайхан цолуудыг авч байсан. За тухайн үед 80 он сургууль дийлсгэд бол энэ шинэ сургуулийн өргөтгөл баригдаагүй. Би тэнд талд хуучин сургууль гэж байсан. Тэнд анх ажиллаа сургуулийн гараагаа тэндээс эхлээд 1-3 дугаар анги хүртэл тэр хуучин сургууль одоо энд суурьнд байхгүй. Энд сургуулийн гарааг эхлээд тэр үеийн багш нар бол дөнгөж төгсөж ирсэн сайхан багш нар байсан. Манай ангийн багш гэхэд Алтан цэцэг гэж багш байсан. Одоо манай багш байгаа. Сайхан урт насалж байгаа манай багш байна. Тэгээд дандаа шинэ төгсөж ирсэн багш нар манай төгсөлтийг анх одоо авч ирсэн. 1-р ангиас ахуулаад 10 жилийн сургууль гэдэг ерөөсөө бүх юмнаас үн цэнтэй ганц юм л тэр. 10 жил нэг ангид байна. 10 жил сурна гэдэг ер нь сургууль гэдэг бол тэгэл амьдралын гараа тэгээд ер нь хамт олон найз нөхдийн үерхэл бүх юм 10 жилийн сургуулиас эхэлдэг гэж бодож байна да. 10 жилийн сургуулиас хантайгаа танилцаад одоо гэрлээд 2 сайхан хүүхдээ ээж аав 4-5 ач зээгийг нэмээ өвөө болоод амьдарч байна да. 33 жилийн дараа бөөнөрөө уулзах үнэхээр сайхан байна. Тэгээд төрөлх сургуультаараа ирсэн сэтгэл гэх юм бол үнэхээр огшоод одоо ярихад жоохон хүндрэлтэй л байна. Тэгээд үнэхээр
Баяртай байна. Манай одоо энэ тэмцээнд бид хэд оролцоод октод маань хөгүүд маань бүгдөө хожигдсон ингээд сайхан байна. Тэгээ сургуулийнхаа ойгоор ирж бүгдөө сургуультай сайхан байх болно л гэдгийг хэлье да. За би 1985 оны 1-р ангийн сурагчаар энэ Баянгол сумынхаа сургуульд анх орж исэн. Манай ангийг нэгэн ангийг нэргүй багш маань авч исэн бол нэгийн Б ангийг Алтан тонголоо багш маань, нэгийн В ангийг Ганс багш маань авч исэн. Тэгээд төрлөх сургууль маань энэ түүхэн хугацаанд 90 жилийн түүхэн хугацаанд улсын тэргүүний сургууль болон Алтан гадс содонд сургууль болж өргөжин хөгжсөн. Манай ангийн нэг онцлог нь болохоор манай сургуулийн захирал Саран Гэрэл багш маань бол багш болсон цагаас ганцхан анги төгсгсөн. Тэр анги нь 1995 онд бид нэрийг авч төгсгөж байсан. Тэгээд энэ сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн мэргэн багш нарынхаа хүчинд өнөөдрийн зэрэгт хүрч яваа нийт төгсөгчдийнхөө өмнөөс үе үеийн багш ажилчдаа түүх 90 жилийн баярын мэндийг хүргье. Миний би энэ Баянгол сумын сургуулийн төгсөгч болсноор үнэхээр их бахархдаг. Би өнөөдрийг хүртэл Баянгол суманда төрийн албанд ажиллаад явж байна. Тэгээд та бүхэндээ баярын мэндийг хүргье. Сайхан баярлаарай. Манай сургуулийн онцлог гэвэл одоо тэр бид нар чинь 1986 онд одоо 1-р ангид анх хэлж орж ирсэн. Тэгээд одоо 4-р ангид орох жилээс эхлээд одоо бид нар чинь хөдөлмөр сургалт гэж нэг одоо маш их одоо хүүхдүүдэд одоо хэрэгтэй тийм ажлыг зохион байгуулдаг. Хөдөлмөр сургалт нь бол одоо ингээл одоо жишээ нь одоо намар анги-ангигаар оролцдог тийм. Анги-ангиар намар одоо 9 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд одоо тэр одоо Монгол улсын гавьяатайгаар нь одоо Төм Баяргаан одоо ногооны талбайд авчиж одоо бид нар чинь тэнд одоо ажил хийх, тэрний үр шимийг хүртэх, ажил хийсэн хүн цалин авдаг энэ бүх ойлголтыг одоо 4-р ангиас мань одоо биднэрт одоо тэр ойлголтыг өгч ирсэн. Тэгээд л одоо жоохон томроод одоо 6-р ангид орох зүйлс одоо энэ сумын өтрөм дээр одоо төмс ялгалт тий зойрон дээр ажиллах гэл ингээл ер нь тэгэл цаашгаа ахлах ангируу ороод ирэхээр одоо шандтаа тий намрын ажил гэж байна. Намрын ажил гэж намрын ажил гэдэг тий. Гэх жишээгээр одоо ерөнхий боловсролын мэдлэг олгохоос гадна одоо бас хажуугаар нь одоо хөдөлмөр сургалтын тэр их сайхан бас ажлуудыг бас зохион байгуулж биднэрт одоо ажил хийсэн хүн одоо үр шимийг яаж өгдөг юм бэ гэдэг энэ бүх ойлголтыг төрөлх сургууль маань одоо багш нар маань биднэрт бас аюул давхар зааж өгдөг байсан. Ийм л сайхан одоо хоёртаа сургуульд одоо бид нар бас яг үнэн. Тэгээ энэ намрын ажилд манай төсөлтийн бас нэг онцлог нь тухайн үед за миний хувьд бол одоо яг нэгийн В ангид анх дайрын багш дээр орж илаа. 1986 онд дайрын багш бол биднийг 1-р ангид яг одоо хүлээж авч байсан. Тухайн үед бол манайх 4 бүлэгтэй байсан. За нэг сар гарын дараа бид нар Тунгай багшийнхаа Тунгай багшихаас анхны ингээ шавнар болж илаа. За ингээд дараа нь одоо 3-аа төсөөд тэр тухайн үед 3 баг сургуулиуд 3 төсдөг тий. Тэгээд 4-р ангидаа ганцын багшихаа одоо гар дээр очиж илаа. За тэгээд 7-р ангид бол яг манай вег 7-гийн вег одоо тараагаад одоо манай Чулуунбаатар багш маань хамгийн анхны гүнзгийрүүлсэн сургалттай ангийг бол нээж ирсэн. Тэгэхээр үнэхээр яг тэрэнд бол одоо юуны байгалийн ухааны тий ингээ нийгмийн ухааны гэдэг яг тэрэн дээр бид нар бас илүү одоо нэг мэрэгжил руугаа одоо дөхөхтэй илүү одоо юу гэдэг одоо бүр ингэж гүнзгийрүүлэх дээрэс нь хин Чулуунбаатар багш манаас биднийг яг л ялгаагүй яг өмнө одоо өсгөөгийн ярьсан шиг бид нар суралцсан хажуугаар амьдрах ухаанд маш их сурдаг. Одоо үнэхээр ингээд танин мэдхүү талдаа бас аюул тийм одоо их зүйлийг сурч мэдчихсэн. Ингээд ярих юм бол бид нар одоо 38 жилийн өмнөх 28 жилийн өмнөх тэр түүхийг яриад маш их түүхийг ингээд ярина. Тэгээд өнөөдөр бас төрлөх сургууль маань 90 жил тохиож 90 жилийн ойгоороо бас ингээд хамт олон маань илүү сайхан дурсамжуудыг хуваалцаж илүү гоё дурсамжуудаа нээх баха гэж ингэж бодож байна. Ийм сайхан одоо сургууль одоо бидний одоо ерөнхий боловсролыг эзэмшиж ажил амьдралын дараагаа эхэлж байна. Төрөлх сургуулийнхаа 90 жилийн баярын мэндийг үе үеийн төгсөгчд болон үе үеийн багш нартаа одоо байгаа хамт олонд нь баярын мэнд хүргье. Здравствуйте, уважаемые ученицы и все наши коллеги, которые закончили вместе нашего среднего школа. Я часто вспоминаю свою первую учительницу русского языка. Ее зовут Кич Хилель, это анханах вани сургуульд ирсэн орж илаа.
За сая юу гэж ярьсан бэ гэхээр би 10 жилдээ орос хэлний хичээл дээр үзэж сурсан зүйлсээ ангаахын сургуулийнхаа эхний хичээлдээ бас ингэж ашиглаж исэн юм аа. Тэгээ үнийгээ дурсахад үнэхээр сайхан байдаг. Ингээд удахгүй одоо болох гэж байгаа 8 сарын 4-нд тохиох сургуулийнхаа 90 жилийн уулзалтаар удахгүй баяртай уулзцгаая. Би 1997 онд оюун билег багштай 10 ангийг төгсөж исэн. За анх 1987 онд бол 100 хараа хотын 1-р жилд элсэн суралцаад 2-р ангиасаа бол шин чимэг багштай 2-р ангид ирж суралцаж одоо 10-р анги хүртлээр Сэлэнгийн аймгийн Баян Гол сумынхаа сургууль суралцаж төгсөж илаа. За тэгээд манай багш нар бол одоо биднийг одоо сурах хүслийг мань их дэврээж биднийг сайн бэлтгэж одоо цаашдаа сонирхсан сэдвэрээ мөн одоо сурах арга барилыг их сайн төлөвшүүлж өгсөнд би их баярлалдаг. Сэлэнгийн аймагт бол манай анги их сайхан амжилтуудыг гаргаж ирснийг бас дуртай хүсэж байна. Манай анги 1996-аас 97 оны хичээлийн жил зохион байгуулагдсан Монгол хэлний улсын олимпиадад ангиараа оролцож тэргүүн байрыг эзэлжээ. За мөн 9-р ангид байхдаа аймгийн сагсан бөмбөгийн тэмцээнд бас оролцож хэдийгээр аймагтаа шалгараагүй ч гэсэн өөрсдийнхээ зардлаараа улсад сагсан бөмбөгийн тэмцээнд өсвөр үеийн багийнхантай хамтарч оролцож ирсэн юм сайхан дурсамж байдаг. За манай ангиас одоо манай үе тэнгийнхнаас олон сайхан урлаг спортын алдартнууд хөрж исэн. Одоо сумандаа ажиллаж амьдарч байгаа урлаг спортын алдартнууд байдаг. За мөн одоо төр зэсгтаач одоо хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн аймаг орон нутгаар танигдсан ардын аж ахуйч одоо хуучнаар бол ардын аж ахуйч гэж нэрлэдэг тийм аж ахуйтан одоо тийм хүмүүс одоо байдаг. За Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт одоо төгсөгчдөө 1997 онд оюун билег багштай 10 ангийг төгссөн хамт олонныхаа өмнөөс удахгүй болох 90 жилийн мэдлэгийг хүргэж байна. Ингээд та бүхний төрлөх сургуульдаа хүүхд ахуй цагаа дурсаж бидний одоо дурсамж үйлдэлсэн бидний одоо хүүхд ахуй цагийн бүхэл гэгээлэг сайхан бүхэн үйлдэлсэн тэр сайхан одоо сургуульдаа очиж 10 жил суралцсан, 3 жил суралцсан хамаагүй тэр сургуульд байсан хүүхд насаа дурсаж тэр үед хүүхд ахуй цагийнхаа хамт найз нөхдөд багш нараа харж одоо нэгэн үдшийг хэдэн өдрийг сайхан өнгөрөхөг хүсэж байна. Та бүхнийг сургуулийнхаа 90 жилийн он баярт урьж байна. За 1980 онд анх Сэлэнгийн аймгийн Баян Гол сумын 10 жилийн дунд сургуульд 1-р ангид элсэн орж илаа. Даримаа огшин ангид анх элсэн орж исэн. За ингээд 1990 онд 10 жилийн сургуулаа бол төгссөн. За манай сургууль бол бас олон сайхан багш нартай, олон сайхан шавнартай, ийм алдартай сайхан сургууль. За ер нь сургуулийн хувьд бол бас бидний 10 жилийн сургуульд байхад хөдөлмөр тусланд их хүүхдүүдийг явуулдаг байсан. За энэ бол хүүхдийг бас багаас нь хөдөлмөр эхлэх, дөртөө болгох энэ чиглэлд маш их тус нэмэр болж исэн. За спортоор манай сургууль маань бол бас их олон сайхан амжилт үзүүлж олон спортын мундаг ийм сурагч нар олон байсан. Ер нь ингээд яриад байвал олон сайхан дурсамжтай ийм зүйлүүд байна. Намаа гэмбагийн магнаас тий. Сэлэнгийн аймгийн Баян Гол сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн Чимэрлхэн багштай ангийг 1995 онд төгссөн. Тэгээд ангийнхаа нийт хамт олон сум нутгийнхаа иргэд бүгдээрэнд нь сургуулийн баяр болгож байгаа бүгдээрэнд нь баяр хүргэе. За тэгээд бүгдээрээ сайхан сумынхаа төрөлцөн гэж баярлцгаагаарай. Хүсэл мөрөөдөл үргэлжлсэн сурагчдаа 90 намартаа Эрдмийн замд хөтлөн оруулсан Алтан гадас одонт Баян Гол сургуулийн энхри бяцхан шавнар өдөлж гүйдсэн хараацай адил хүсэл мөрөөдөл эрдэм мэдлэгээрээ жигүүрхийн үүрээ орхиж буйна инэ. Ийм л гайхан баярыг 90 хавар хийсэн гэхээр түүхийн хуудас ботулж түмний амьдралд 70 их эрдмийг түгээжээ. Манай сургуулийн энэ жилийн отгон төгсөгчд тэгээ нийт одоо төгсөгчдтэйгоо эргэн дурсаж уулзж яхад маш таатай байна, сэтгэл өөдрөг байна. Сурагчтай хараад, шавнараа хараад бахархах сэтгэл төрж байна. Түүхэд 90 жилийнхаа ой угтсан урлаг спортын 3 төрөлт тэмцээнд анги хамт олноо төлөөлөд ирсэн 12 ангийн охид төвгүүд 12-ийн Б ангийн охид төвгүүдтэй та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ сурлага
хөдөлмөр ажил амьдралын алтан шар зам нь өлзөөтэй байгаасаа гэсэн сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Яг ингээд хуучин 10 жилдээ сурж байгаа бүх ингээд бүх үйл явдлууд маань нүдэнд харагдчихээн. Тэгээд энэ ангид 6 жилийн турш сурсан. Тэгээд яг багш маань хичээл зааж байгаа, найзуудтайгаа хамт хичээлээ хийж байгаа ингээд дурсамжууд маань ер нь бодогдож байна. Одоо хүний амьдралын ер нь цаг мөч бүхэн хамгийн үнэтэй биеийн сургуультай бүтэн 12 жилийн турш ингээд амьдралынхаа 12 жилийг өнгөрүүлсэн. Тэгээд одоо миний амьдралын бүх ер нь бол ихэнх хугацаа ингээд найзуудтайгаа сургуулийнхаа танхимд ингээд коридорт өнгөрсөн. Тийм болохоор энэ сургууль маань надад маш их үнцэнтэй. Нийгмийн ухааны багш 15 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд миний одоо анхны 12 төгсөлт анхны шавнар тэр утгаараа би эднэртэй маш их хайртай байдаг, маш их сандаг, дурсдаг. Тэгээд бас буцаад ингээ сайхан уулзаа сууж хаа сэтгэл дүүрэн байна. Хэр том болсон юм бэ? Бүгд өөрчлөгдсөн байна. Бүгд одоо ирээдүйд одоо бие бэлдээд одоо зөв хүн болж төлөвшөж гарчээ эднэр маань гэж бодож байна. Тэгээ хүүхдүүдтэй маш их хайртай, отхон шавнар маань тэгээ шавнараараа бахархаж байна. Таван хаврын яргыг болж нэгэн хүнди дуурсан. Таван намрын авчис болж нэгэл модноос хийсэн. Саяхан л 1-р ангид орж исэн санагдж байна. Гэтэл өдгөө ингээд 12 жилийг ардаа үлдээж их сургуулийн босго алхах болсон байна. Тэгээд ерөөсөө өөрөө ингээд англи агснаас нас томроогүй юм шиг санагдаад сургуулаа төгсөж байгаа гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй нэг тийм л сонир мэдрэмж төрж байна. Сургуулаа төгсөн тэгэхээр 10 жилийнхэн шиг минь ангийнхан дахиж хизээж олдохгүй гэж бодохоор амар гонхтой байна. Мэдээж миний төгссөн сургууль бол найз төхөд бол над хамгийн тийм үнэтэй зүйл гэж бодож байна. Одоо ингээд сургуулаа төгсөөд найз төхөд багш хамт олон ингээд дахиж нэг уулзахгүй ингээд тал тийшээ ингээд сургуультаа ингээд явчих болохоор ер нь над талаа амар тийм харамсалтай юм шиг санагдчих. Гэхдээ өнөөдөр бол маш жаргалтай байлаа. Сүүлийн жил анхны үнэхээр гоё бол зөндөрлөө. Энэ сургууль маань үнэхээр гайхалтай сургууль. Тэгээд 2012 онд анх 1-р ангид ээжтэй хөтлөөд орж ирж исэн. Тэгээд одоо 24 он сургуулаа төгсөж байна. 12 жилийн хугацаанд багш нар маань ингээд намайг яг өөрийнхөө хөгжил ер нь мэддэг. Тэгээд гайхалтай ярилцаж ойлголцдог. Найзууд маань ч гэсэн ингээд ер нь бол гэр бүл шиг хамгийн дотн хүмүүс маань байдаг. Тэгээд сургууль маань ногоон байгууламж ер нь хүрээлэн боо орчин ингээд үнэхээр тав дахьтай байдаг болохоор ер нь бол үнэхээр сайхан байдаг. Өнөөдөр сургуулаа төслөө 12 дугаар ангиад дүүргээ төгсөж байна. Тэгээд одоо дараа жил энэ жилийн 9 сар 8 сараас одоо оюутан болно гэхэд ер нь жоохон их эргэлзээтэй, сандраатай байна. Тэгээд 12 жил энэ сургуульдаа ингээд дасаж суралцаж ирсэн. Тэгээд найз нөхөд маань ингээд найз нөхдөсөө холдоод өөр газар суралцаад тэгээд одоо хот хүрээ ороод гадааддоо ч юм уу яваад ингээд суралцсан гэхэд ер нь бол сэтгэл их сандралтай байна. Тэгээд ер нь бол айдас их байгаа ч гэсэн бас тодорхой хэмжээний баяр баясгалтай байна. Энэ сургуультай нэгэн амьдралын хан цаг хугацаа насыг зориулж хүүхэд шигээ ижи шиг энэгшин дассан Ахмад багш нар азай буурлууд буурайан эргэж бултаараа жаргад суугаан энэ юм аа. Гэхдээ ер нь хэл их үг алах үнэхээр гоё байна. Ямар ч байсан одоо баярлалаа бид чинь бүгдээрээ хамт олон энд ажиллаж исэн багш нар байна. За яг хөө зарим нь нэр чадаагүй байна, зарим нь бурхны оронд явцсан ч гэл юм байна. Ингээд үнэхээр хөл готлор хүрхгүй маш их баяртай байна. Эндээс одоо маш их энерги авлаа гэж бодож байна. Ямар ч байсан нэг дараагийн 100 жилийн орчих юм билүү яаж мэдэх вэ? Бурхан тэнгэр хайрлах нь бол тэгжээд бодож байна багш. Сайхан байлгүй яадаг юм бэ? Яг нэг хүүхэд болцсон юм шиг нөгөө л хүүхэд зангаараа багш гэдэг хүн чинь бас их сайхан биш. Нөгөө багштай шүлгэнд гардаг штэ. Ус мөрнийг далайд үлдээд байрандаа үлддэг уулс юм тос бүтээж даян тэтгээд хариу нэгдэхгүй өглөгчгээд хүүхэд шиг л тэр хөөрхөн инээсэн ханаасан хүүи хаяаг мэдхгүй нэх гой цэцэг л болсон юм шиг байна штэ. Дэлгэр сайхан цагт ингээ ирсэн байхад дагаад сэтгэл хөдлөж байна. Тэр ихчээрэн сайхан залуучууд Ахмад багш нар маань 100 жилдээ яг энэ хэвээрээ гэсэн сайхан өрөөлийг хэлээд за энэ сайхан залуу удирдах хүн байна. Бас сургуулийн өнгө төрх бид нар чи ирээл гайхаж нэг намайг 50 жил хийсэн одоо ингээ 90 жил гэхэд сургуулийн өнгө үзэмж за ажиллаж байгаа багш нар маань ч өнгөтэй өөдтэй за энэ сургуулийн ажлыг хийхэд ажилчдын үүрэг авих байдаг шүү дээ.
тэр ажилтны бас хийсэн хөдөлмөрийг шал угаа зогсож байгаа хүнийг ихтэй ийшээ гарчихгүй гэхэд өөгээд баярлж байгаа жишээтэй гэх мэтлэнгээ яриад байвал түүх агуу юм. Баярлж байна багш нь. Энэ өдөр амьдралын минь алтан босхийг анх гаргаж өгсөн гэж ярьдаг шиг хажуугаар бас энэ өдөр маань энэ сургуулийн анхны амьдралынхаа замыг эхэлж 1986 онд багшаар ирж төвлөгдөн ажиллаж илээ. Тэгээ бидний сайхан ирээдүйн 60 онохон энд өнөөдөр цугласан байна. Бидний үеийг алтан үеийг хамгаалж алтан үеийнхэн гэж түүхэндээ бас тийм нэр авгалсан байдгийм. Энэ утгаараа ярихад бол үе үеийн Ахмад багш нар маань нэрлсэн байна. Сэтгэл сайхан хөдөлж байна. Бүх багш нартаа 90 жилийнхээ баярын мэндийг хүргэе. Та бүхэн хамгийн гол нь эрүүл их ачааргалтай яваараа гэж хүргэе да. Баярлалаа та бүхэнд. 90 жилийн өмнө алтан үеийнхаа багш нартайгаа энэ жаргал багштайгаа хамтран зохисон дууныхаа аялалгыг бүгдээрээ аялцгаая. Тэхүү багш нараа. За тэгээ өглөөний 3 өглөөний нарыг зогсон ухтсаа өдхийн заяа түшээ зодогдоо варны өргө оюуны ундараад насны андран үрлэх сургууль дэмээ. Энэхүү сайхан дууг сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш жаргал үгийг нь зохиож, ая зохиогч Ган Хуйгугай ая данганд тааруулж игшигдүүлж байжээ. Өдгөө энэ сайхан дуу Баянгол сургуулийн сүлд дуу болон олон жил игшиглэж байна. Эрдэм оюуны гэгэн урсгал тасралтгүй ундрах гайхамшигт он жилүүдийг бид хамтдаа бүтээсэ. Цаашид бүтээж түгээн дэлгэрүүлнэ. Баянгол сургуулийн үе үеийн багш ажилчид суралцсан төгссөн болоод одоо суралцж байгаа мянган шив нарын минь амжилт бүтээл цагийн хэлхэнд хуучирдаггүй дуурсагдах болтугай. Суалдар нь мөнхөд үргэлжилж алтан гадас од шиг гялалзаж явахын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Хүсэл татсан эдмийн өргөө